Сайн байцгаана уу хүүхдүүдээ 9 сарын 15-ны захин хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хичээлдээ идэвхтэй хамрагдаарай. Өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв зураг тоглоом. Дараах хоёр зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Ямар ялгаа байна вэ? Зургийг анхааралтай ажигласан бол багштайгаа хамтран ялгааг ярилцъя. Эхний зурган дээрх охины өсний боолтны өнгө нь ягаан өнгөтэй байна. Харин хоёр дахь зурган дээрх охины өсний боолтны өнгө нь шар өнгөтэй байна. Өнгөөрөө ялгаатай байна. Бас дахин нэг ялгаа нь юу байна вэ хүүхдүүдээ? Ширээн дээр байгаа цавуу. Эхний зурган дээрх ширээн дээр байгаа цавууны таг нь онгорхой байна. Харин хоёр дахь зурган дээр байгаа цавууны таг нь таглаастай байна. Мөн өөр ямар ялгаа байна вэ хүүхдүүдээ? Гэр бүлийнхэнтэйгээ хамтран ярилцаарай. Ярилцсан бол дараагийн дасгалыг гүйцэтгэе хүүхдүүдээ. Эдгээр хоёр зурагны аль нь зөв зураг нь вэ? Эхний зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Эхний зурган дээр хүүхэд хайчныхаа эрийг нь найз руугаа харуулсан өгч байна. Энэ нь зөв үү буруу юу хүүхдүүдээ? Харин хоёр дахь зурган дээрх охин хайчныхаа бариулыг нь найз руугаа харуулсан өгч байна. Эдгээр хоёр зурганы аль нь зөв зураг вэ хүүхдүүдээ? Зүйтэй, хайчны эрийг хүн рүү харуулж өгч болохгүй шүү дээ. Номон дээрээ зөв гэсэн тэмдэглэг хийгээрэй хүүхдүүдээ. Дараагийн хоёр зургийг ажиглая хүүхдүүдээ. Хүүхдүүд бид ямар гэрлээр зам хөндлөн гардаг билээ? Зүйтэй, ногоон гэрэл хасахаар зам хөндлөн гардаг. Харин улаан гэрэл хассан үед зам хөндлөн гардаггүй хүүхдүүдээ? Болохгүй. Тиймээс бүгдээрээ номон дээрээ ямар өнгийн гэрлээр зам хөндлөн гарвал зөв билээ хүүхдүүдээ? Тэмдэглэгээ хийгээрэй. Дараах зургийг мөн анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Ямар ялгаа байна вэ? Багштайгаа хамтран эхний ялгааг ярилцъя. Шатны артлын самбар хоосон байна. Харин нөгөө зурган дээрх шатны артлын самбар дээгүүр мэдээлэл үлгэгдсэн байна. Мөн охины өсний боолтны өнгийг ажиглаарай хүүхдүүдээ. Ялгаатай байна уу? Эсвэл ижилхэн байна уу? Мөн эдгээр хоёр зурган дээрх шатны тэмдэглэгийг ажиглая хүүхдүүдээ. Эхний зурган дээрх шатны тэмдэглэгээ дээшээ яв гэсэн чиглэлтэй сумаар заагдсан байна. Харин хоёр дахь зурган дээрх тэмдэглэгээ нь шатны уруу буюу доошоо яваарай гэж заасан байна. Тэгвэл энэ хоёр зурганы аль нь зөв зураг вэ хүүхдүүдээ? Мөн адил номон дээрээ тэмдэглээрэй. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Багшийнхаа ярих өгүүллийг сонсоод зургийн үйл явдлыг дараалалаар нь дугаарлаарай. 3 найз хамтдаа жимсний мод тарихаар болж сургуулийн урд талбайд очин газар ухан жимсний модны үрийг суулгаж гин. Тэд өдөр бүр модоо усалдаг байв. Түүний үр дүнд хүүхдүүд алюминий модыг ургуулan авч найзуудтайгаа хамт жимсээ түүн иддэг болов. Анхааран сонсон хүүхдүүдтэй баярлалаа. Зургийн үйл явдлыг хамтдаа дугаарлая хүүхдүүдээ. Эхний 1-р нь 3 найз хамтдаа явж буй зураг байна. Тэгвэл 2 дахь зураг аль нь вэ хүүхдүүдээ? Зүйтэй, хүүхдүүд модныхоо үрийг газарт суулгаж байна. 2 гэсэн тоогоор тэмдэглээрэй хүүхдүүдээ. Эсвэл 2 ширхэг
бөөрийнхий цэгээр тэмдэглэж болно шүү хүүхдүүдээ. Дараагийн үйл явдлын зураг аль нь юм бол хүүхдүүдээ? Сайн байна. Хүүхдүүд өдөр бүр модоо усалж байна. Харин 4-р нь хүүхдүүд алюминий модноос жимсээ хураан авч байна. Тоогоо цэгээр тэмдэглэж болно шүү хүүхдүүдээ. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зурган дээр юу байна вэ? Багштайгаа хамтаа нэрлэе. Яст мэлхий, цог хорхой, мөн дун байна. Зургийг анхааралтай ажиглан ээж аавтайгаа ярилцсан өнгө ялган удаарай хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Математик болон монгол хэлнийхээ зурлагыг зуран багштай илгээгээрэй. Амжилт хүсье хүүхдүүдээ.